замын өөр тэгээд урд хэлээр гэсэн үг байна тий. тийм урд хэлээд. За сайн явах. Би дараа гарчууд ер нь гэрээс өгөх байх тий. Манайхан чи харин одоо ингэж штэ. Амын залуучууд ингээд газ бац ингэж биш манай 2 3 залуучууд. Яатсан тэгээд барыг хүний 2 жинэтэй болоод байгаа юм шүү. Уучнаас байгаад байгаа юм уу? Уучнаас байгаад байгаа байхгүй. Тэгээ шинийгээс хичээл байгаа юм уу те? Өө шууд хэлсэн. Одоо чи юу машина унаад хэд жил болчихов? 21 оноос хойш. 21 оноос хойш те. Тэгэхээр бас ч ер нь бол туршлагатай болчихж байгаа юм. Яг энэ машиныхаа яг энэ машина тий. Тэгээ яг аялаад хэлсэн гэх юм бол 22 оны 5 сараас. 5 сараас хойш. Клубт орсноос хойш тий. Клубт ороод тий. Манай Зимний клубын гишүүн те. Одоо манай гэж хэлэх нь хайшаа. Одоо Зимний клубын гишүүн аялагч өмнө нь бас манай Suzuki Mongolia дээр ирж өөртөөхөө бас аялал унааныхаа талаар бас танилцуулж байсан. Гэрлээ. Өнөөдөр манай дараагийн цуглалд орохоор ирсэн байна. Тэгээд хүрэлцээрсэнд баярлалаа. За. Баярлалаа. За өнөөдөр хэдүүлээ яг жоохон чөлөөтэй ярина. Та бас өөрөө ингээ ярмаар байгаа зүйлээ чөлөөтэй яриарай. Ер нь бол автомашиныхын тухай ярилцъя, тий? Тэгээ аяллаа тухай ярилцъя. Таны бас хувийн хобби, тий? Магадгүй аяллаас өөр юм байгаа бол эсвэл бол ер нь хоббитой болоход энэ машин аяг магадгүй нөлөөлсөн ч юм билүү гэх мэтчлэн тий. Тиймэрхүү зүйлүүдээс ярьж сонирхуулаад ер нь явсан аяллууд дундаасаа бас нэг хамгийн сэтгэл үлдсэн гэдэг юм уу? Эсвэл нэг би ийм газар очиж үзсэн штэ гэдэг тийм гайхалмаар бас нэг тий. Хүндээс ярмаар тийм сэдв байвал ялангуяа аяллуудаасаа машин таанд явсан аяллуудаасаа тэрэн талаасаа сонирхуулаач. Жимнигийн түүх тий гоё түүх байвал бас болцооч гэж хүсэж байна. Яа, ер нь бол хамгийн тийм оффроуд гэх юм уу эсвэл одоо нэг хамгийн ийм төгшөөртэй тийм сонирхолтой аялал гэх юм бол Нодлонгийн намар хагийн ар нурлан явсан. За. Яг нөө намар явсан байхгүй юу? Тэгээ явахдаа нөө цаг агаар таахгүй юу? За юу юм чин? Дулаахан тэгээ шавраар явах юм чин гэдэг нэг зуны дуутай. Явж миний зуны дуу чинь нэг юм бүрний хамгаалт нэг жоохон шаврын дуу байхгүй юу? Зөв. Тэгээд яагаад явсан. Тэгээд явахдаа нөө шүн явсан аюу том хад чулуугаар явсан. Бид нар нэг замаа бас яг сайн мэдхгүй нэг жоохон тийм амар партата замаар явсан. Тэгээ шөндөө очичоод буцахтаа яг явсан чинь амар их цас ороод огцсон. Хүүтрэх нь жоохон гол нь гинтхэн аюух цас ороод. Тэгээ нэг хагаар нуурнаас чинь нааш ирэхдээ нөгөө өндөр даавгаар давдаг штэ. Тэгээд ямар даав илээ нөө даана нэр юм. Тэр даавгаар гарахад л харин нөгөө зуны дуутай байсан болохоор нэлээд чартаж яажсэн. Тэгтэл аюу сонирхолтой байсан. Ягаад тэгэхээр нөгөө машин чи өөрөө нөгөө нэг юм жижигхэн тэгээд багийн юм дээгэр явцдаг болохоор тэгээд эсвэл нөгөө дугуй галтэрсэн ч гэсэндээ тэгэл нөгөө нэг жинхэнэ нөгөө нагур цагур гэдэг шиг явсараа тэгээд зарим нэгэн дээр болохгүй болохоор нөгөө нэг либотхоор модноос либотгдож байгаа л дээшээ татчаа гэж тэгэж явсараа л тэгэл замдаа самарчдын эвдрээд нөгөө нэг эвдэрч яг явчихдаггүй дээшээ гарчдаггүй гацсан машинууд бас соос хийгээл ингээл тэгэл нөгөө манайхан чинь тэгэхэд нэлээд олоолаа явсан юм аа. Тэгээ явсан. Тэр надад аягүй сонирхолтой гоё байсан. Ягаад тэгэхээр яг нэг жинхэнэ нөгөө нэг адал явдалтай. Нөгөө зүдгүүр үзнэ гэдэг шиг тэгэж явсан болохоор тэгэл аягүй нөгөө нэг дулаан bijсэн огцон хөтөрцөн чинь жоохон даараал тэгэл тэр аялал надад аягүй тийм аяллыг яг нэг даваад нэг цаана очсон хойно аягүй гоё тийм. Тий, даваан дээрээ гарч байгахдаа бараг л нэг би чинь бүр ингээд огцон юм хазгаа тэр чинь машин ингээд баг ингээд бөөрөөрөө гусаж байгаа юм чинь. Зөв. Тэгээ өөрөө машинаа дэшээ барьж гарах хэрэг айгаад клубийнхаа нэг залуугаар өрөлцсөн. Тэгэл бараг л машинаасаа буугаад өөрөө цухтааж байгаа юм чи. Тэгээ тэр л надад айгүй тийм нөгөө нэг өөрт нөгөө нэг тийм айцтай төгшөөртэй эсвэл нөгөө бахархсан баярлсан ч гэдэг юм уу. Тийм янз янзын мэдрэмж. Дан жимнүүд ерөөхдөө бараг явсан уу? Бараг л дан жимнээр явсан. Тий. Одоо бусад гişүүд нь маань ч гэсэн тийм манай жимнийхэн клубийнхаа явсан. 100 хэдүүлээ олцлоо тий. 100 нөгөө юу явсан 8 дор явсан чинь дараа
нэг тийм штэ. Олцсон тий. Тэрнээс хойш нэг уулзааг баха. Яг зүгээр манайх энэгээр бол мэдээж ирсэн л дээ. Энэгээр бол ирэл би ч нэг цомоотой холбоотой. Хол явах болгондоо энэгээр ирэл. За диктатын чангалаараа нийт тэрэгэл. Сая тэг нэг говь руу ойр ойрхон хит удаа явсан. Дандаа шивээрнлээ ажиллаар явсан болохоор нэг говийн тэрчэндүүр дээр аяух явсан. Тэгээд яваал ирэхээрэл за болтмуудын чангалаараа юу вэ гээл. Тэгэл одоо холын аялал замд явхад эдийн засаг талаасаа ер нь ямар байдаг вэ? Эдийн засаг тал дээр аяух хэмнэлттэй байдаг шүү дээ. Ягаад тэгэхээр бензин байгаад нь ялангуяа хөдөө ингээд шулуун дагаар явчихаар бүр 7-8 мэдээ явчихдаг. Нэгдүгээрт хоёрдугаарт одоо өвлийн хүүтэн мүтэнд инээ тэрэгээд ингээд бид нар чинь ялангуяа эмэгтэйчүүд бид нар чинь ингээд майхан тонохоор даараал тэгэхээр машинд ондог байхгүй машин ч өөр ингээд ор олчдаг. Бүтэн ингээд ор олчдаг байхгүй. Тэгээ машинд оноход бүтэн шүн армаалтал цонхоо жоохон завсарлаа. Тэгэл пара нэг ганц шон тавиал нормалтал бүтэн шүнжинг нормалтай хоноход өглөө нэг ганц шон унахтай гүтээ тэгээд гэж. Зөв. Тэгэхээр айгүй тийм өөрөө тийм цаанаасаа тийм гоё аялалд ээлтэй. Эдийн засаг тал дээр тий. Тийм машин шүү дээ. Зөв. Одоо мэдээж хол явах тусам нөөц банк энтрээ бэлдэж авдаг л хат гэхдээ мэдээж тий. Одоо минийх бүр дээрээ байгаа нэг 30 банктай. Тэргээд өргөж аваад. Тий. Тэргээд өргөж аваад явцсан байж хахад нэг банкаар бол нэг 300-400 км явчихна. Аялал дээр нь явхад за ийм заавал бэлддэг дээ гэсэн зүгээр нэг хамгийн одоо хэрэгцээд нэг 5 юм нэрлэвэл та юу нэрлэх? 5 юм нэрлэвлөө. Тий. Хамгийн түрүүнд би либот гэж хэлсэн. За либот. Зөв. Машин дээр ярьж байгаа шүү дээ тий. Тий, машиныхаа банк. Нөөц банк. Либот. Тэгээд нэг өстө нэг хурц зэйтэг гэдэг ч юм уу тий. Тэр энэ хээрийн гэрлүүд бол угаасаа ингээд машинда байж байгаа юм чинь тий. Тэгэл яах вэ тэгэл шок. Зөв. Өөрийгөө бэлтэн тэгэл. Өөрийгөө бэлтэн. Гэхдээ миний хүмүүст аюух анхааруулмар чухал юм хэрэг яг тийм офрод аялалт хүмүүсийг би дуугаа их сайн сонгодог байгаасаа гэж бодсон. Зөв. Тий. Цаг агартаа тааруулна. Тий. Тэрнээс гадна хөдөөхээр явж байхад дуу аягүй чухал. Ягаад гэвэл бид нар ч хад асгаар явна. Тэгэхээр болж игэл ер нь чанартай тийм айтайхан дугуйтай байгаасаа л тий хүүтэн үл мөлд ч юм бол тэгэл сайн хийдэг дугуй муутай байхгүй бол бас л гуусан шүү дээ. Гэтэ жимний хувьд бол харьцангуй гайгүй. Ягаад гэвэл өөрөө хөнгөн тэр болохоор нэг тийм амархан гусаад идэггүй. Тийм баг тий. Ер нь баргийн даваа ер нь нэлээд хэдэн даваануудаар явсан. Тэгэхээр нэг тэгж гусаад тэгж амир яагаад гэсэн юм байхгүй. Ингээл бусад машинууд ингээд тийшээ гарч чадахгүй зогссон байж хаа тажигаар нь бол тэгэл хөнгөө ингээл гар явчихж байгаа би чинь дондог гэл гар явчихсан. Эсгэрсгээл гар явчихж байгаа юм чинь. Тэгэхээр тэгтэл ер нь миний бодлоор хүмүүст ер нь аялах дуртай явдаг хүмүүс дугуйндаа их анхаардаг байсан гэж байна. Зөв. Нэгэнд гараад ирсэн юм чинь реклам нь бол ер нь бол манай Максисийн дугуйг хэлж байгаа юм байна тий. Гэтэ яг энэ нэг би ч нэг энэ дугуйгаа би хэдэн 21 онд л авсан шүү дээ. 22 онд авсан бол тийм тэгэл өвлөлөө тааруулаад солиод яваад байгаа. Солиод явж байгаа. Тийм өвлийнхэн дугуйд болохоор өвлийнхэн дугуйгаад явж байгаа. Зандаа яагаад. Одоо харин бас аваа явцсан шүү энэ дугуй. Тэгээд явсан байна. Одоо автомашин маань өөрөө 0 км-тай авсан байж та хэд явцсан байна? Одоо 60 гаруй явцсан юм. За. Тэгэхээр чи одоо 5 4 жил 60 гэдэг чинь бас Гэтэ минийх чинь юу штэ? Би чинь хот дотор нэг холбоод идэггүй. За. Хотын аяллаа явуулах гэж харж таарч байна тий. За ер нь 60-аас нэг хот дотор хойлох гэсэн гэвэл нэг 5000 л баг. Тэгээд бусны дандаа л хатаас гадар аялсан. Тийм. За. Өөр одоо жимтэй аялаас өөр нэрлээд ямар хобби юм? Өөрөө ганцхан хобби юм уу? Ер нь бол мэдгүй би ингээд машина бариад ганцаараа ч гэсэн хамаагүй ингээд хотоос гараад явахаар өөр ирэхгүй нэт гөрөөл хөнөхөөр төрөөл. Тэгээ нөгөө нэг хөгжмөн дээрээ дуртай дугаад байдаг ч юм эсвэл би өгүүлэх сонсно. За. Янз бүрийн өгүүлгээ тавиал өгүүлгээ сонсоол тэгэл ингээл явахад ямар ч хол замыг амархан тоолно даа гэдэг. За. Аялах одоо Бацангал нөгөө жимний клубын те тэргүүнтэй бид нараас ингээ ярилцж байхад клубийнхаа тухай зочхон танилцуулсан байгаа. Тэгээд ер нь зөвөр энэ клубийнхаа талаар нэг
Зүгээр бас одоо яагаад жоох те ер нь клубт орох болсон шалтгаан гэдэг ч юм уу Орсны дараа нь ямар байсан гэдэг ч юм уу орсноор ер нь зүгээр ямар байдаг талаар бас мэдээлэл өгвөл. Тий. Клубт чинь би 22 онд авч ирсэн. Ягаад тэгэхээр би 21 оны намар машин авч ирсэн байхгүй юу? Тэгээ 22 онд клубт ороод тэгээ миний хамгийн анхны аялал 22 оны 5 сард Баянгарын их бог тайрханд авиралт манай клубын чинь ганц машинтайгаа аялахаасаа гадна бас аюух авирах дуртай хүмүүс. Өөрсдөө авиралт хийдэг хүмүүс. Тэгээд жилдээ ер нь нэг намартаа нэг энэ том хайхнуудаа нэг авиралт хийчдэг. Зөв. Тэгээ намар ер нь намартаа нэг хавартаа нэг ч юм уу нэг хойш асрал тайрхан л өдрийн аялал маягийн нэг авиралт гарчдаг. Зөв. Тэгээ яг клубт орсноор одоо ингээл машиныхаа тухай аюух юм мэдж байгаа байхгүй. Ягаад гэвэл нэг манай клубын залуучууд аюу тийм мундаг машина гоё тонголдог. Машина их одоо ингэж ярина, тэгин одоо юу гэдэг миний мэдхгүй би чинь юугаач мэдхгүй бараг л ямар машин тийм гоё оффроуд машин авсан гэдгээ ч мэдхгүй зүгээр одоо өнгө загварт нь тэгээ зүгээр лагарын 2 хооронд дундаа гэсэн бодолтойгоор авсан шүү дээ. Тэгээ авцсан хойно өө эн чинь ийм гоё машин байсан юм шүү дээ. Эн чинь бүр ийм Гиннесийн номд ингээд орцсон ийм тийм мундаг машин байсан биш дээ гэдгийг баг клубт орсон хойно мэдж байгаа байхгүй. Тэгэл машиныхаа тухай айгүй их таньж мэднэ. Машиныхаа тоноглолуудыг одоо энэ тоноглол юм бэ ингэсэн байна. Энэ гэх юм байна гэл за миний тоноглол жоохон хуурч чинь да гэдэг ч юм уу тий. Тэгэл тиймэрхүү мэдэж аав. Дээрээс нь одоо Монголын янз янзын одоо өөрөө ч санаанд ороогүй гой газруудаар манайхан ч гинтгэн тийш явах цаад гэл ингээл гардаг. Өөрөө ч санаанд ороогүй явж үзээч гэж бодоогүй газруудаар гинтгэн аялал гараал тэгэл явцдаг. Тэгэхээр ч айгүй сонирхолтой. Тийм. Яг цээжинд байгаагаар нэг машинтайгаа ер нь хэр өндөрт гарч үтсэн бэ? Янз янзын давнуудаар давж лээсэн. Гэтэ яг тэр давнууд манай өөрсдөө яг хэдэн метрийн өндөрт байсан гэдгийг бол яг тухайн үед бол ингийг харыг ер нь бодмоор юм байна. Цаашдаа бол за би машинтаа хэдэн метр өндөрт гарчаа гэх те ер нь харж юмар юм байна. Ер нь тэр талаар нэг бодож байгаа. Гэтэ ер нь том давнуудаар ер нь явсан шүү. Тэгвэл ер нь бол автомашин худалдаж авснараа нэг шинэ найд нөхөдтэй болоод шинэ хоббитой болоод бүр тэрэндээ бүр ингээд одоо бүр үнэнч одоо болцсон байхна шүү дээ. Тэрнээс урд нь нэг тийм машин аваагүй байхдаа нэг тийм амар тийм аялий гэдэг тийм ингэж ийм хоббирч ингэж аялах тийм тухай бодож байгаагүй. Яг үгүй зүгээр нэг 100 мөнгө наадмын үеэр гэр бүлээрээ нэг ойрхон гадаг ч юм уу нэг тиймэрхүү аялал боддог гэсэн болохоос шүү. Тэрнээс за 18 21 аймагаараа явчих. Одоо бол миний бодож байгаа юм юу гэхээр чинь болж өгвөл энэ 4 юу байгаа штэ зах байгаа штэ түрүүн цэг байгаа штэ энэ цэгүүд дээр нэг очиж аваад нэг гараад үзчихсэн гэсэн бодол байна. Одоо очиж үзье гэсэн газрууд бол зөндөө. Тэгэл бараг төлөвлөгөө гарч. Одоо за би одоо би хаана очиаг байгаа лээ. Таач хөлөө гэл ингээл бараг л явж ирээл ирсэн юм ялангуяа манай ганаа ч бас их хаягдлах дуртай. Тэгээ хоёлоо ч ингээл нэг газар руу явж ирчээл ирээд бараг ирж явах та за дараа нь хайчих уу гэл ингээ ярьж идэв. Тийм шүү тий. Тэгээд аягүй тийм аялах тийм сонирхолтой болсон. Ер нь машина аваад машинтайгаа холбоолол аялах дуртай болсон. Тэгэл юм найдвартай хамтрагч. Тийм шүү дээ. Машинтаа ер нь бол хөдөө гадаагаар явхад хамгийн чухал юм машинтаа аягүй хийтгэж машина аягүй нэг одоо за энэ ингээд дуурсан байгаа шүү. Энэ ингэчихвээ гэдэг тийм айцсгүйгээр явдаг. Энэ машин ч өөрөө нэг айгу тийм ихтгэл даахуц гэдэг юм ааш тий. Бараг амар бардам явдаг штэ. Энэ чулуу асгаар хүртэл явахтаа айгу бараг. Одоо түлэр эрхнүүд найзаас жимнит найд гэдэг үг гарах юм хэлээ. Би тэр машинтаа айгу хийх найдаж явдаг. Яг сүүлийн үед манад бас судалдаж авч байгаа хүмүүс нэг октоудтаа гэдэг ч юм уу их нэртэй авч байгаа хүмүүс байна. Тэгээ тэр хүмүүс яг хэлж байгаа юм нь боржуур дайрлаад явсан ч ядаж нэвтрээд авахгүй амар юм да. Тэр нь яг ялцуд нөгөө зогсоолын асуудал яригдж байна л да. Тэ нөгөө нэг эвтэйхэн зайн тэ жижигхэн зайнц ч болтгоо ингээд энэ одоо тавьчихаа болчихд юм аа л гэдэг юм билээ. Тэсэлсаа зүгээр танд бас нэг. Тий. Зогсоол бол угаасаа хаагуурч ингээд хамгийн гол нь зогсоолоос гадна энэ чи өөрөө нөө жижиг юм болохоор баргийн зайгаар ингээд
шургаад гарчдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд олон машин ингээд шамбаарлуулаад тавьсан байж байгаа чинь дундуур нь ингэж ингэсээр гараар явчихдаг байхгүй юу. Тэгээд барагтаа бол тийм зогсоол олдохгүй газарт бол нэстэн ямаа шиг авируулаад тавьчихж байгаа. ТV нь олоод хаашаа чамаагүй тавьчихж байгаа юм чи. Тэгэхэд ер нь мэдгүй нэг хотоор явж байгаад би нэг зогсоолын асуудал дээр нэг цаг алдаад зовоод багийн ингээл машин орохооргүй ингээд зарим машинууд чинь ингээд за энд ингээд орохооргүй юм байна гэсэн ингээд займаа орхицсан зэнэд өгдөг шүү дээ. Багийн машинууд орохооргүй болсон. Тэр бирэнд чи хүртэл яста бараг л дугуйгаш хөргүүлж байгаа чамаагүй орчих чинь. Тэгэхээр ер нь зогсоолын асуудал ер нь хот дотор миний хараа ер нь яг энэ ахуй эргэлээнд хот дотор ч гэсэндээ ер нь адаглал хүүхдүүд хичээл сургууль зөөхд ч гэсэндээ авсаархан дэжгүн болгол гэж. Тэгээ энэ чинь нэг өвөл мөвөл ч гэсэндээ суудал муудал хална. Тийм болохоор хүүхд мөх зөөхд ч гэсэндээ хэрвээ яг офрод гэдэг утгаар нь ашиглахгүй хэрвээ их нэртэй юм уу дүүд охинтой тий авч өгч байгаа тийм тохиолдолд бол бас болно. Тийм тий. Гэтэ сайхан тоноглоод тантай хамт аялд бол бас бүр зүгээр тийм ээ. Тоноглоод аялдаг бол бас болж идэг. За. Яагаад тэгэхээр энэ чинь өөрөө нэг тэрэндээ зориулагдсан биш юм болохоор. Тэгэлгүй аах. Чинь хэлээстэй бодит химнэлт гэдэг чинь те янз бүрийн юм дээр гарч байгаа бах те мэдээж бензин тосны шууд утгаараа одоо эдийн засгийн те төрөвчөнд химнэлтийг харуулж байгаа. Дээр нэмээд дан бус байдлаар тэр зогсоод хайгаал нэг тойрол яваад байхгүй те. Ядчил төлбөртөө зогсоод орохгүйгээр төлбөргүй эртнийхэн шиг зогсоод долоод байж шүү тийм ээ. Тийм шүү дээ. Ядчил те. Тэгээд ер нь цаг хэмнээд байна. Цаг хэмнэн те. Тэгээ ер нь хөдөөхээр явж байхад ч гэсэндээ ингээд гинтхэн нэг амар нойр хүрдэг шүү дээ. Ялангуяа нэг хоол моол ээж гарсан дараа тэгээ ч юм их юм бол замын хажуур гараад хаан чамаагүй гараал машин дотор саналаа хөвтүүлээл мушиго дэлгээл удаад өгч байгаа юм чинь хаалгаад хүчээл. Хаан чамаагүй тэгэхээр чин бас ер нь надад дээлаа ер нь машинтайгаа тэгээ болчихлоо машинтаа хон болчихдог хөл тэгээл тэгэл явах туртай. Манай тав алгатын хүмүүс авахтаа бас асуугаад байдгийн машин дотор ор засч болд юм уу гэдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол та нар л хүмүүзан сургасан биш тэр гэдэг. Гурал дотор унцаараа нэг хүмүүзан сургасан биш тэр бол. За тэр ер нь бол яг машин те аяллахаа ч юм уу юмны талаар ерөнхийдөө ярьчлаа гэж бодож байна. Бас мах. Хүүхдүүдээ явсан чинь өсөлтний яриа юм гоё. Устгасны шинж батан тийм мэдрэмж авсан аа. Яг содон мэдрэмж дан хүүхнүүдээрээ явсан аялал гэхээр штэ. Одоо саяны 8 нуур явсан гэдэг аялал шүү дээ. Энэ ахгүй юу? Нодлонгийн. Дөрүүлээ явдаг тий. Дөрүүлээ явдаг. Дөрөв хүүхэн. Хоёр машинтай. Тий. Тэгээ хамгийн гол нь нэг зам мэдхгүй бид нар чинь. Тэгээ 8 нуур үзнэ гэлтгсэн чинь за та нар эмэгтэйчүүд зам хэцүү тий 8 нуурлуу. Тэгэхээр урдаас нь ороороо, уянгаар ороороо гэлтгсэн чи бид нар за гэж хараад явсаар агаад өөрсдөө ч мэдэхгүй хойгуур нь орчоод тэгэл бүр заа амар тэр нөгөө даваа мавгаар чинь бүр ингээл бас л гараад явсан байсан. Гараад явсан. Тэгээ бүр миний хамгийн бас нэг амар юу гэхээр чинь юу гэхээр тэр одоо ямар даваа байсан юм бол орой дээр нэг юм том машинтай нэг самарчд ингээд зогссон доошо бууждаггүй яа тэр юм огцом хазгай. За. Тэгээд буух гэсэн чинь би та дими хаа гэдсэн аахгүй. Тэгээд ганаад чи би тэр яд ингэж жагаад дээрээ бэсэ ачаануудаа буулгаад одоо энэ дээр ачсан бэсэ ачаануудаа буулгаад тэнгуут энэ хазуу дээр яг энэ чи энийг яг энэ талаар ингэж хазааж байгаа байхгүй. Тэнгуут нь энэ хаалхаа онгоолгоо энэ дээрээ ингээд хөндрөөд өөрөөсөө ингээд гიშж жагаад зөөгдөж жагаад тэгээд доош ингээд буужсан байхгүй. Тэгээ яг нь өөрөөсөө нөө тэгсэн болохоор яг тухайн үед тэрнийхээ бичлэгийг хийж чадаагүй л дээ. Тэгээд тэр бол аюу амар апаас нь ягаа байхгүй тэр чинь эрсдэлтэй тийм нөгөө талынхаа үнийг буулгаж жагаад тий. Тэгээд тухайн үед амар зоригндоо тэгж буучаад дараад нь өөрөөсөө харчаа. Яа н ямар амар юм бэ? Сүүлд нь айдаг байхгүй яг тийм юм дэр чинь яг тийхүү тгий гэж гарч байна. Тэгэл ер нь шавар шахаад ч гэсэндээ сууж муугаал өөрөөстэйгээ татаал бид нэр чинь тэгэл явсан. Тэгээд тэндээсээ буцаад хот руу явах гэжсэн гинтхэн чигээрээ цааш явъя юм готоо шууд урагшаа говь руу гараа явсан байхгүй. Өмнө говь. За. Тэгэл өмнө говь руу явахдаа бид нар чинь засамлаар явахгүй шууд яваад засамлаа хөндлөн гараад тэр нөө ангийн хийд мэд гэл ингээл тэгэл дандаа нөгөө нэг юу яахгүй зам байхгүй зам мэдхгүй тэгээд нөгөө нэг дандаа Google Map ашиглаад гэсэн Google Map ч юм болохоор юу юм бэлээ
дандаа нэг хуучны замнууд заадаг. Хуучин баг тийм. Тий. Хуучны замнууд заагаад яхаараа дандаа нэг машин багтаа тийм амир хэрэглээ болцсон ч юм уу. Эсвэл идэгдээд бүр гоо жалга болсон зам маа. Тий, дандаа тиймэрхүү замууд. Тэгээ нэг тэгж тэр нэг говьч нэг юм юу штэ нэг юм тал. Тэгэл айгу гоё нэг дэржигнөр болохоор ч нэг хурдтай тавихгүй бол ингээд гэдэг чинь тэгэнгөт нөгөө хурдтай тавьж чагаад би жалга руу нэг машинтайгаа нэг өвсөрсөн. Ингээд уртлаараа ингээд амар тэр үсрээд ингээд жалган дээр хараагаад хамраараа ингээд баг ингээд бууж байгаа байхгүй. Тэгэл яана одоо өстө бодоо авсаа яана гэсэн тэгэл ирээл үзүүлсэн яагаад. Энэ гүвтэй явсан. Энэ гүвтэй явсан. Юугаас энэ нэг анх аваад би танахаас чинь авсан даруйда шинээр тэгэхээр чи нөгөө талд байсан шүү дээ. Тий. Аваад ерөөсөө шууд газар дээр нэг гүврээ танахаас аваад бүгдийг ингээд хоногчилчихсан байхгүй. Баярлалаа мөлий. Тэгээд говьор дөрөн нэг 2 жимниттэй 4 хүүхэн тэнтж яваал энд ч яваал гэж бид нар чинь өстой нэрээ сөлжсөн. Google Map дээр за одоо хайчих гэл тийш очиж. За тайчих тийхүү ингээ. Тэгэл дандаа л нөө нэг дагуулах машин ч явахгүй те хаа нэг яг нөө жуулчдын бурганууд бол таарч байгаа юм л да. Нөгөө дугуй сольжсэн чинь гадаадад гайхаад ирсэн. Юу хийж байгаа гэсэн. Үүсгэлээ бараг л. Ганагийн дугуй хагарчаад битээр хоёулаа анхудаага өөрсдөө дугуйгаа сольж үзэж байгаа юм. Тэгэл яана ингэх болоо тийх үү ингээ за энийг нэг чи тгий гэл ингээд. Тэгтээ тэгэл яг хоёулаа тэгэл ярьж байгаа сольжчихл байгаа байхгүй. Тэгээ битээр яг дугуйгаа сольж идэж хат хэдэн европчууд эдэр явж исэн. Зогсож ирээд бүр гайхаад бид нэртэ зураг мөрөг авахулаа амар сүртэй. Тэгэл яажсэн. Манай ганаач юм болохоор аюух нөгөө авиралт надаас илүү авиралт хийдэг. Тэгсэн чинь тэдэр бас авирдаг хүмүүсээсэн. Тэгэл яриа нийлээл. Тий. Бас ижил хоббитэй хүмүүс чинь тий. Ижил дээр бас гоё тийм хонгорын элсэнд очичоод тэгээ цаашаа бид нар чинь бас замаа тавчлах маягтай нэг хавцас маслаар явсан байхгүй. Тэгээд яг нэг жуулчны нэг замаа мэддэг машинтайгаа явсан юм. Тэгсэн чинь тэднийх дандаа нэг солонгос хүүхдүүд дагуулж авцсан явжсэн. Тэгсэн тэд нь байж байгаа л бууж ирээл битэрийн машиныг тайрч хараад битэрийн машины хажуу зураг авахуулаад би тэр чинь бараг л зураг машинаараа фоныг яваад байгаа юм шүү. Найз нод болсон гэдэг энэ гоо байдаг шиг. Яста одоо гэдэг шиг. Тэгээд зураг ер нь тэгэл энэ тэнд явж хахад аягүйх нэг ингээл дэлгүүр мэлгүүрлээ орчоод юм уу хөдөө сумд мундаар явж байгаа дэлгүүр мэлгүүрээр ордог ч юм ер нь тэгэл нэг газар орчоо гараад ирэхэл машин тариал зогссон байж гэдэг хүмүүс энэ одоо хийдэх үү энэ одоо хид идэх үү юу яах уу гэж бараг л уул хатар дайжгүй юу энэ төрэй гээл. Тийм ээ тий. Улаан цатгалн руу би ч нэг 20 хэд онд 22 онд 23 онд 100 наадмаар явж байхад бас их бороороод улаан цатгалнгийн наадад нэг жалга яцс машинад аюух ороод зогссон. Тэгэл нэг лаанд нэг програм ингээд суудсан байсан байхгүй. Тэгсэн чинь манай нэг найзтайгаа 2 машинаар явж байгаа шүү дээ. Тэгтээ тэр бол манай найз болохоор том машин тавьчихсан. Лаанд тавьчихсан. Тэгээ за гэрлээ чи ихлээд гараа. Тэгээ болохгүй бол чамайг бид нар татчих штэ гэл тэгэхээр за гээл. Тэгэл яасан тэдний хажуугаар тэгэл ингээл хөөрхөн дондгосоор гал тэр шавраар чи бүр ингээл гараа яваад гэсэн нилээ өнгөн шавар исэн. Ингээл гараа явцсан. Тэгэл гэсэн чи хүмүүс бүр ингээл хараад тэгээ нэг ялангуяа нэг жижиг тэрнэд байсан хүмүүс чи яг бүгд ингээд тойроод бараг наадам шиг тойроод зогссон ингээл наваг хараад дараа нь улаан цатгалан дээр хатсан чи нөгөө хүмүүс чинь нөгөө машин чинь гэл. Тэгэл тэнгөч надад амар гой санагдаж байгаа юм чи. Гол нэг машинаараа өнгөрөөл машинаараа авах. Техникүүд бол те хүн өөрийнхөө нөө унжаа одоо морь те тийм юмар бас нэг бахархаал гайхуулдаг гэдэг шиг. Тий. Одоо хэд бас жимнийгээр гайхуулах тий. Ганы итэр чи хоёлаа тэгэл машинтайгаа яриад хоёлаа машинаа магтаал. Тэгэл бас нэг гоё клубээр бахархмаар гоё юм байдгийг. Одоо ямар ч нөө байгалийн зохицол бүр гоё газруудаар явхад энэ тэнд дандаа манайх яг энэ логотойгоо ингээ манай самбар гэдэг хөхгүй. Тэгээ айгүй гоё санагддаг. Манай клубийн ханч бас явдаг шүү гэл. Одоо миний явсан газрууд гэх юм бол энэ Эрдэнэ тархан сэлэнг иши. Айтол Монголын Монгол шаргал байгаа. Ховд руу яв. Тэгэл ховд Алтай таван богд завхан
Бишээ. Юу? Уус. Одоо нэгсээ энэ чиглэл рүү тэгээ бусдын нь бол тэгэл баг хөвсгөл рүү баг хидж явцсан. Хөвсгөл энэ говь мовь руу бол баг хидж явцсан. Тэгээ охинтойгоо хоёлаа нэг хаяа нэг ойр зурхан гарддаг. Тэгэхээр манай охин чинь битэр чи хоёлаа ингэ цонхоод дэлгэчихнэ. Тэгээ пара эцтэй нэг хүлрэгүүлэлгчдэг байхгүй. Зөө. Тэгээ хоёлаа хөгжмө хамаг чанга дээр нь тавьчаад хайлаа. Тэнэр хүмүүс чи гайхаад өвөл нөгөө цонхон онгорхоод сэгсэгээ хоёр сэгсэгрээ явж байгаа ч. Сууд талаач дээр дороо хална тий. Сууд талаач чинь чадна. Машин өөрөө кабин жижигтэй учраас дорхноо. Ер нь хүлрэгөө үлээ тэгээд явж хахад ер нь нэг тийм. Тэгээ миний машин чи би нөгөө доторлуулсан юм. Бас давхар. Тэр их дулаахан. Манай энэ лого гоё. Энэ тэнд явж хахад хаач явж исэн ингээд нэг газар очиод тий. Гоё. Сэлгэнэлэн би сая тэр өвөл юм алтан болыг сэлгэн гарах ингээд явсан тэгэхэд чинь ер нь тэгэл за энд арай байхгүй л гүдэ хэд бийж идэг хөхгүй манай энэ лого самбар ингээд бийж идэг цэнгэл заяа мундаг цэнгэл тий явсан газар олондоо заагаа явдаг байхгүй тий тэгэл харахаар нэг тийм гоё сэтгэл манайхан шүү дээ манай гэл манай самбар байна шүү дээ өөр газар дээр ирсэн юм шиг өөр газар дээр ирсэн юм шиг энэ яасан гинэ гэдэг энэ чинь ингэсэн манайхан найдлан уурчлан өвөл яг шинэ жилийн үеэр асралт руу явсан байхгүй анилт хийсэн. Тэгээ буцаж явж байхдаа нэг гачирт руу орж ирчээд зарим нэг нь буцна гээд тэгээ дээр нөгөө манайх нэг том клубын том асар байдаг байхгүй юу. Том асар майхан зайхан нөгөө янз янзын том юм ачсан юмсан. Тэгээ нөгөө машинуудаа яах гээд миний машин руу очих гээд тэгээ цэнгэл гэсэн аахгүй гэрлээ наашаа ухраад ингээд хүрээд иргээд гэсэн чи би за гээд нөгөөдөлтөг ингээд энэ рүүгээ хараад нөгөө зам руу хараад нөгөөдөлтөг юм хараад яриад ангалцж инээж байгаад яг ухарж байгаад энэ талаар айчаад цэнгэлийн уртлын гүбрийг мөргөжсэн аахгүй. Тэгэхээр цэнгэл чи намайг мөргөчлөө өстэй би чамаа цагдаа тэрнэгээд хин чамд итгэх би чамайг араас ирж мөргөсөн гэж хэлнэгээл хоёлоо шоколад мэгэлээ өнгөрчихсэн. Тэгээ би энийг яа гэм би нэг засуулахгүй чамаа мөргөсөн гэдэг би хүмүүст ярьсан. Дурсалтай гэдэг. Тэгээ албаар дараа нь юм юу наас юм стикер наас юм тий. Энэ стикерыг манай клубтээс нэг инх хөтгээд нэг залуу байсан. Тэр юм стик гоё стикер зэдэг байхгүй юу? Юу шүү. Тэр бүр өөр зохиомжилж хийсэн. Би ийм гоё олон ч гэж бодог. Найстай энийг нэг ингээд даллаад өгч хийгээд өчөөрэй гэдгсэн чинь ийм өөр хин хийцсэн. Тэгээ би бүр баярлалаа. Гоёлсон байна. Мөргсөн машины гоё гэж багтаан хайшаа. Гэхдээ гоё байж байна гэдэг. За тэгээд өнөөдөр ингээд ярилцлаганд орж бас бидэрт зориулын үнэтэй цаг зав хаваалцсан танд маш их баярлалаа. Амар гинтийн байлаа. Цаашдынх нь аяллаа болон те амьдралынх нь бүх зүйлд нь амжилт хүсье. За баярлалаа. Тогтмол цаанд манай цаамаа